Баатрын өнөөдрийн аяллыг хамтдаа сонирхолцгоё. Ажиллаж амьдарч байгаа орчин, харьцаж байгаа бүхэн стандарттай байдгийг Баатар өөрөө анзаардаг болов. Баатар маань зорьсон газрын очихын тулд таксинд суулаа. Суусан таксийн үйлчлэх замдаа яв цав таарсан төлбөр төлөх нөхцөлийг хангасан үнэн зөв ажиллагааг нь стандартчлал хэмжил зүйн газраас шалгаж баталгаажуулсан тоолууртай байх ёстой. Баатрын суусан таксинд шатхан өгч байгаа түгээгүүрийг стандартчлал хэмжил зүйн газраас үнэн зөв найдвартай ажиллагааг нь жилд 2 удаа шалгаж баталгаажуулдаг. Баатарт үнэт эдлийн дэлгүүр орох хэрэг бас бий. Түүний эхнэртэй авч байгаа эмэг бүгж, гэртээ авч байгаа мөнгөн аяга бүгд л сорьцын баталгаажуулалт хийгдсэн бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. Баатар маань цаашаа хүнсээ цуглуулахаар явлаа. Баатрын авах талхаа ямар замаар дэлгүүрийн лангуун дээр ирдгийг хамтдаа сонирхолцгоё. Эх орны үржил шимт хөрсөн дургасан улаан буудай үйлдвэрийн дамжлага руу эндээс хүргэгддэг. Байгалийн гаралтай цэвэр түүхэд энд үйлдвэрлэлийн дамжлагаар дамжин эцсийн бүтээгдэхүүн болдог. Эцсийн бүтээгдэхүүн шууд хэрэглэгчийн гар дээр очихгүй. Бас нэг дамжлагаар дамждаг юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллагаар итгэмжлэгдсэн сорилтын лаборатори тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шинжилдэг. Баталгаат шинжилгээний дүнг үндэслэн стандарт хэмжил зүйн газраас тухайн бүтээгдэхүүнд стандартын шаардлага хангасныг баталгаажуулж тохирлын гэрчлээ олгодог юм аа. Ийм л замаар тухайн бүтээгдэхүүн бидний гар дээр ирдэг юм байна. Амар тайван аюулгүй амьдрал, тогтвортой хөгжлийн төлөө байх ёстой стандартын тогтоож, хэмжиж, итгэмжилж, сорьцолж баталгаажуулж байдаг энэ газрын үйл ажиллагаа ард түмэн биднийг жинхэнэ утгаараа хаан шиг амьдрахад чухал үүрэгтэй юм байна гэдгийг Баатар маань өнөөдөр улам их ойлгож мэдэрлээ.